Монгол улсын төрийн гурван өндөрлөгөө би таагуурд хэлье. Монгол улсын үеийн ерөнхийлөгчнөд тэрэн зэмд миний бие олон удаа алан бичих хөргөж байсан. Олон удаа би төрийн бус байгууллагаар хөргөж байсан. Тэрэн зэмд би одоо малын эмнэлгийн салбарт ажиллахгүй байгаач би өөрийнхөө чадах хэмжээнд малын эмнэлэгтэй зөвлөд тусаад явж байгаа. Түүнээс гадна би шинжлэх ухааны салбарт зүтгэж ирсэн. Би тэр хэмээрээ байгаа. Би өнөөдөр Монгол эрдэмтдийн шинжлэх ухааны ажилтны холбоо гэдэг ийм төрийн бас байгууллагыг хэсэг бүлэг нөхдөйтэй хамт байгуулсан. Бидний дүү хоолой зөвхөн албан бичгээр төрийн гурван өндөрлөгт албан бичгээр очдог. Харамсалтай нь тэр албан бичгийг ерөөсөө тоож үзээгүй. Тэрний мөн чанарыг харж ухаарч үзээгүй. Тэрний тухай ганц 2 минутын ярилцлага хийж үзээгүй. Энийг эргэж хараач гэж би хэлмээр байна. Би дахин үндэсний аюулгүй байдалд өөрийн мэдж чадах бүх мэдээлэл бас өгнө. Саяхан би үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бас хэсэг улсуудаа уулзсан. Тэд бол улс орныхоо хөв заяаны талаар маш их сэтгэл санаа, оюунаа шилжүүлсэн шилдэг ажилчид байна лээ. Би тэр хүмүүст талархлаа гэдгээ хэлье. Тэгвэл та нар өнөөдөр асуудлыг албан тушаалын үүднээс биш. Монгол төр гэдэг тэр төрийн өмнөөс, Монгол хүн гэдэг тэр сэтгэлийн өмнөөс, Монголын ард түмний өмнөөс, энэ дэлхийн ертөнцийн сайн сайхны өмнөөс ажиллаа хийгээрэй гэж би хүсмээр байна. Тэгэд Монголын өрс олон болохоо гэж хэлье. Яагаад гэхээр бид нар өнөөдөр бүгднийг гажиг болгоод гидсэнд хэвлэнд нь амин хараагаад шүү дээ. Тэрний нэг нь би байгаа. Би байгаа. Яагаад? Би Дорногов аймгийн Улаанбаатар Сайн шанд Дундгов аймгийг бүхэлдэн, Дорнод аймгийг бүхэлдэн, Хинтээ аймгийг бүхэлдэн би байгаль орчны шалтгааллага өвчний судалгаа хийж байна. Тэгэхдээ би цацргийн туг хэмжээд энэ хор авчихсан. Би өөрийнхөө гэр бүлд аимшигтай тийм зүйлийг авчиж байсан. Өнөөдөр миний гэр бүл ах дүү энийг мэддэггүй, ойлгодоггүй. Би тайлбарлаж өгөөгүй. Би энэ хэрэг олон нийтэд хэлье. Бодит үнэ энэ. Би энэ үнний төлөө өнөөдөр Монгол улсын хуулийн дээд ялах авах бэлэн байна. Энэ үнний төлөө шүү. Хэн нэг дуртай намайг гэж сөнөө. Устгах. Би хүсэж байна. Эсвэл бүгдээрээ үнэхээр амьдрий. Сэргий гэж яваад надтай нэгд. Бид нар нэгдээ. Цуглая. Намайг хүрээл, намайг хамгаал. Би та нар явах замыг чинь таагаад өгье. Хилээд өгье. Бүх гаргагаа гаргаад өгье. Бүх дэлхийг бид нар сайн сайхнаар байлдан давж чадна. Болно. Ягаад гэвэл тийм боломж байгаа. Би ганцхан зүйл гэлээ. Монгол малаж хот тогтцоо. Гэтэл өнөөдрийн Монголын бүх хөтөлбөр, хөдөө зохион хөтөлбөр бүгдээрээ эрчимтэн малаж хот руу орж байна. Энэ маш буруу. Би эрчимтэн малаж хот гэдгийг хөгжүүлэхийн төлөө шинэ технологи сурчаад маш гайхалтай юм байна гэж Монголд нэвтрүүлэх гэж оролдож байсан. Харамсалтай тухайн үед миний оруулж ирсэн төслийг авсан хүмүүс бүгд мөнгөтэй хөрөнгөтэй болоод өнөөдөр тэр бүгд том албан тушаалд орсон. Гэхдээ тэдний хийсэн юм бол бүгдээрээ дандаа байгаль орчноос үүдгэсэн. Жишээлбэл та нар мэдж байгаа өнөөдөр бидний гаднаас маш өндөр ашиг шимтэй үхэр тийм ээ хонь ямаа оруулж ирсэн. Тэр Монгол малын генетикийг л муу болгоно. Тэр Монгол дасан зохицол хол байна. Тэрийг судалдаг сайн судлаачид байгаа. Бид тэр судлаачдыг буруутгахгүй. Та нарын шинжлэх ухааны судалгаа бол үнэн сайхан, сайн. Та нар сайн судлаач нар. Гэхдээ түүнээс гарах үр дагаврыг та нар олж харахгүй байгаа. Тэрийг олж харах хэрэгтэй. Бид нар өнөөдөр хараа 50 жилийн дараа, 100 жилийн дараа, 800 жилийн дараа, 1000 жилийн дараа юу болохыг, тэгэхээр 10,000 жилийн дараа юу болохыг олж харах бэлгийнүүдтэй байх хэрэгтэй. Тийм бэлгийнүүд бидний өвгдөөс байсан юм. Бид нар тэр бэлгийнүүдийг өнөөдөр хаачаад байгаа байхгүй юу? Тэрнээс надад өчөөхөн жоохон үлдсэн учраас би ядаж 5 жилийн дараа тийм ээ 10 жилийн дараа 50 жилийн дараахыг харсан хараад хэлж байгаа. Жишээлбэл би 2012 онд хэлж байсан.
засгийн газрын хуралдаан дээр 300 эмэгтэй үр хөндүүлж яхад тэднийг тухайн үед манай нийгмийн эрүүл мэндийн газрын дарга юу гэж хэлжсэн гэж Монгол улсын тэд нэр биеэ эмнэлэгчд гэж сарын дотор ч тэ. Тэгээ би тэнд баг засгийн газрын ордонд салаавч өгөх нь аргагүй тэр баяр гэдэг хүнтэй муудалцаад гарч ирсэн л та. Тэнд мал ингэж өгч байна. Мал ийм байгаар гажигтай төл гарч байна. Тийм ээ? Тэгэхэд хүн бол одоо ялгаагүй шүү дээ. Адилхан ус, адилхан тэнд байж байгаа усууд адилхан агаараар нь амсгаж байгаа. Нэг сороо ингээд бүргэхэд яагаад үгүй та нар нэг л юм бодол та. Нэг юм хөлс сороо гаргаад цацхад тэнд ямар хэмжээний тийм ээ? Байгалийн цацрал сороо босчих нь. Тэр ямар тун очоод тэр хүний бие махбод одоо хуралдах уу? Тэрийг бодох хэрэгтэй. Монголчууд яагаад ингээд гадс хүртэл шаачаад тэрийг мотолж авдаг юм? Яагаад энэ монголчууд тэр Монгол готлоо энэ ээхэр хошуудаа хийсэн бэ? Яагаад гэрээ ухаж газар ухаж гэр барихгүйгээр энэ Монгол гэр гэдэг юм хийсэн бэ? Энэ Монгол эсхий гэрч ямар утга учиртай бэ? Та нар мэдэх үү? Зүгээр нэг хоёр хүн нийлээд тэнд хүүхд гаргаж амьдрах гэж хийгээгүй шүү дээ. Энэ чинь байгаль, экологи бүх юмдаа тогтсон. Бүр ертөнцийн бүх юмдаа тогтсон. Тийм нарийн шинжлэх ухааны хүн төрөлхтөө өөрийнх нь оюуны энэ байгалийн өгдөлтэй зүйл шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар яаж юм? Би сая энд яг энэ байшинг олох гэж бүр төөрч бүр хэдэн цаг болж ирж байгаа байхгүй яасан бэ? Хүн явахын аргагүй бүгднийг нэгээ бичүүлээд байрлал бариа хийсэн. Хүмүүс өнөөдөр энэ тэгвэл 20-той хотод байна шүү дээ. Энэ 20-той хотноосоо гарал да. Гарцгаа энийг бол одоо энэ баахан барилгууд тогсоол да. Энэ чи юу вэ? Энэ чи амьдрал биш шүү дээ. За яг өнөөдөр төрийн 3 амьдрал, эрхэм 3 та нар ингээд 2 жилийн хугацаатай, 2 удаагийн хугацаатай, 3 за дээш нь 3 удаагийн хугацаатай та нар Монгол улсын төрийн дээд сандал суу. Ард юу хийгээд бууж байгааг харал та. Устцын хөгжөөгөө, ард түмжин устж जैन, сүнж जैन, өгч जैन. Байгаль дэлхий чинь дуусч байна. Юу н дэлхийд байгаа нөгөө Азийн цагаан таг нь Улаанбаатар хаана байна? Энэ зуртаатай Улаанбаатар болсон шүү. Тэгэхээр энэ утааг арилгахын тулд бид нар цөмийн эцсийн хүч атомын станц бариад тэгээд хийх юм гинэ. Гэхдээ одоо бодил та хэрэггүй шүү дээ. Зүгээр л эсвэл Монгол улс өөрсдөө сонирхож байгаа юм. Тийм бол одоо олон нийт энэ нүүбийн одоо янз бүрийн хурал дээр манай ерөнхийлөгч эдгээр очиж байгаа. Та нар энийг эсвэл зарлал та. Бид нар улсаас одоо устгахаар шийдтөө. Тэгж ярих юм бол өнөөдөр би нэг л зүйл хэлчихье. 1000 тийм ээ тэрбум мод тарин гэж ерөнхийд уриал гаргасан. Нэг талдаа сайн болж нөгөө талдаа энэ маш том аюул. Тэр 1000 модыг тарихын тулд 1000 нөх ухна. 1000 нөх ухахын тулд бид нар хичнээн шороо хөрс та ухаж агаарт цацах уу? Хичнээн хэмжээний цацалт бодис агаарт мандах уу? Зүгээр тэгэл бодол да. Энэ энгийн зүйл биш. Энэ харахад маш энгийн зүйл. Бүр энгийн биш энгийн зүйл. Гэтэл энэний цаана болж байгаа процедур нь ямар их хор үр дагавар авчрахыг та нар удахгүй. Шинжлэх ухаан өөрөө баталсан байна. Бүгдээрээ өөртөө харж байна, мэдэрч байна. Хүмүүс сууж чадахгүй шүү дээ. Би өнөөдөр ямар нэгэн хүнээс ашиг хонжоо олох гэж юм нэр алдар хайгаад энэ үгийг хэлж байгаа биш. Хэн нэгэнд гоё сайхан харагдах гээд эсвэл би энэ лайваар хүмүүс лайвцсан. Би нэг удаа өөрийгөө лайвдад олон танил болоод гэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө орсон хүний орсон амьдрах хүн гэдэг хүн яахад энэ ертөнцтэй хүн болоод ирчихв. Энэ бурхны номд чинь та нар сургасан байгаа шүү дээ. Хүн та бий болохын тулд олон ингээд усгсан зүүн дээр ганц өр нэг юм зүү болох гэсэн та нар нэг будаа аачаад шидэд оноол та. Хэдэн онох нь атгатгаар нь шидэд хэдэн удаа хэдэн атх будаанаас ганц зүүн дээр нэг будаа нь тогтох нь. Түүнтэй адилхан та хүн байж төрсөн байгаа шүү дээ. Тийм олон шалгуураар та хүн болж төрсөн. Тэгчгээд өнөөдөр энэ дэлхийг устгах нь гэсэн юу гэсэн үг? За энэ сайн сайхны төлөө монголчууд нь бодно, сэргий, сэтгцгээ та нарт асар их хүч бий. Та монгол хүн. Та монгол хүн биш байж болно. Та хэн нэгэн таны аав Орос байж болно, Хятад байж болно. Тийм ээ? Хинч байж болно. Тэгтээ монголчууд бүх дэлхий дээр тархан сүрс чадсан юм. Тэд бүх дэлхийг нэгэн жолоонд оруулж чадсан. Тэд өнөөдөр Монголыг харж байгаа. Ороомын пап энд яах гэж ирсэн? Хөрсөг ямар гоё ерөнхийлөгч гэж харах гэж ирсэн юм уу? Үгүй шүү дээ. Тэд эндээс
Яг өнөөдрийн миний хэлэх гээд байгаа хэлж байгаа энэ хүмүүсийн хэлж байгаа үгийг эдгээр яаж хэлэх нь гэж сонсох гэж ирсэн байхгүй юу? Та нар тэрний мөн чанарыг тайлбарлаж чадаагүй. Би нэг зүйлийг хэлчихье. Монгол улсын өнөөдрийн гадаад харилцааг авч явж байгаа. Гадаад харилцааны сайд маш өндөр түвшинд сайн ажиллаж байгаа. Би энэ хүнийг үнэхээр магтана. Монгол улсын гадаад харилцааны сайд. Тэгвэл тэр хүн нэг зүйл дутагдж байгаа. Одоо энэ Ахмад хүмүүсийн үгийг сонсооч. Монгол гадаадд танигдахын тулд юу хийх ёстой гэдэг тэр концепцийг гаргаач. Монгол улсын ерөнхийлөгч ямар үг хэлэх ёстой гэдгийг нь зөв хэлүүлээч л гэж би хэлэх гээд байна. Ягаад гэвэл дэлхийд тархан сүрсэн монголчууд энэ ухамсарт үйл ажиллагаагаа дэлхийн сайн сайхны төлөө зориулж чадах тийм хүч оюун тэднэрт байгаа. Тийм учраас Монгол улс өнөөдөр гадагшаа зэрэгсэн маш гоё болгохыг явуулах хэрэгтэй. Дотгошоо энэ ухах түнх ажлаа бүгдийг зогсооё. Бүгдийг зогсооё л да. Энэ хэдэн малаа муутахгүй шиг тийм ээ. Бүгдийг нь хордуулахгүй шиг амь зогооход бид нар ямар ч юмны ард гарна. Хөрсөг ерөнхийлөгч хэлсэн байдаг шүү дээ тийм. Ерөнхий сайд багта. Монгол мах гурал 2 багт болно гэж. Яг үүндээ бид нар мах гурал 2-ыг хордуулад байна шүү дээ. Нөгөө мах гурал 2 чи хордоод эхэлсэн. Ерөнхий сайдаа ерөнхийлөгч өө. Ягаад хордоод байгаа гэдгийг одоо бүгдийг нь энэ үндэсний хэмжээ судлаа. Эсвэл судад энэ орж ирсэн дэлхийг одоо энэ цөлцөлтийг бууруулъя гэдэг байгаа тэр их олон мянган сая доллараар танд мод тарих гэж байгаа мөнгөөрөө эхлээд энэ эрүүл бүсээ тогтоо. Аль гадар нь эрүүл болчих, аль гадар нь эмгэгтэй болчих. Тэр өвчин нэрвэгцэн хүмүүсээ эрүүлжүүл. Ийм л юм хий. За бүгдийг сайн сайхнаа хүсье.